Тэгэхээр энэ дээр бол ямар л мөн үү биш шүү гэдээ одоо эргэлзээд байх юм байхгүй. Энэ өөрийнх нь одоо үндсэн хуулийн хямрал гэж юу хэлдэг юм гэдэг энэ шинж тэмдгээр энэ шалгуураар ингээд харах юм бол одоогийн Монгол улсад үүсэж байгаа энэ нөхцөл байдал улс төрийн үндсэн хуулийн хямрал мөн үү биш үү гэдгийг амархан аншилчих ийм л хэмжээний асуудал гэж ингээд харж байгаа. Тэгэхээр ер нь үндсэн хуулийн хямрал бол нэг хоёр шиг шугамарч гэдэг юм одоо их сурвалжаар бол үүсээд явчихгүй байгаа энэ олон улсын практикийг харахад. Нэгдүгээрт бол одоо үндсэн хуулийн нь өөрийнх нь хэм хэмжээ холбоотойгоор өөрөөр хэлбэл үндсэн хуулийн хэм хэмжээг яг одоо төрийн дээд эрх мэдлийн байгууллагууд өөрийнхөө тайлбарлах, буруу зуруу ойлгох, энээсээ болоод одоо зөрчил мөргөлдөөн үүсэх, төрийн механизмыг гацаах нэг ийм юм бол одоо өөрөөр үндсэн хуультай холбоотойгоор үүсээд байдаг. За энэ талаас нь харах юм бол одоо манай Монгол улсын үндсэн хуулинд бол улсын их хурлыг гэдэг юм уу, засгийн газрыг гэдэг юм уу одоо ингээд үл ойлголцолд хүргээд байх тийм хэмжээний үндсэн хуулийн хэмжээний зөрчил тайлбарыг алдаад болдог гэдэг тийм байхгүй байна. За тэгэхээр бол одоогийн үсээд байгаа үндсэн хуулийн хямрал нь одоо юу вэ гэхээр бол үндсэн хуулийн хэм хэмжээнээс болоогүй улс төрчдийн өөрсдийнх нь одоо үл ойлголцлоос үүдсэн амбицээс үүдсэн за бүр нарийнаар ярих юм бол одоо өргөсөн тангараа хэр зэрэг зөв хэрэгжүүлж байгаа гих мэт асуудлаас үүдсэн ийм хямралын одоо нөхцөл байдал үүсчээ гэж ингэж бодоод байна. Би бол ингэж л харж байна л дээ. Тэгэхээр үндсэн хуулийн хямрал бол одоо үүссэн үү үүсээгүй юу гэдгийг одоо хэд хэдэн шалгууруудыг бол энэ судлаачид тавьдаг юм л да. За юуны юм бол одоо төрийн эрх мэдлийн байгууллагууд хоорондоо хяналт тэнцвэрээ алдаад аль нэг эрх мэдэлд нь одоо ингээд дангаар ноёрхохч байдаг юм уу, дарангуй байдал тогтоохч гэдэг юм уу, ийм шинж байдал үүсснийг бол үндсэн хуулийн хямралын нэг шинж гэж үздэг. За үүнээс гадна одоо үндсэн хуулийнхаа дэг журмыг хэрэгжүүлэхгүй, үндсэн хуулиа сахихгүй, үндсэн хуулийнхаа хэм хэмжээнд заасан үйл ажиллагааг явуулахгүй байх гэдгийг бол одоо бас үндсэн хуулийн хямрал гэж ингэж үздэг. За үүнээс гадна бол бас үндсэн хуулийн хямралын шалтгааныг өгөхөөр төрийн механизм гацах. За одоо яг манад байж байгаа энэ гацж байгаа байдал одоо өөрөөр хэлбэл төсвөө хэлэлцэж чадхаа болчихлоо. Засгийн газраа огцруулна гэсэн чинь одоо ингээд огцруулж чадахгүй хуралдгаа болчлоо. Их хурл нь хуралдгаа болчлоо. Энэ чинь үнэн чанартай бол үндсэн хуулиар бол ийм энэ эрх мэдлийн байгууллагуудын чинь энэ чигүүргээ одоо ингээд саадгүй хэрэгжүүлгээд ард түмэн мандатаа өгсөн, мөнгө төгөргөө өгсөн, одоо нөгдөг болгоноор өгсөн байхад энэ нөхдөө чинь хоорондоо хэрэлдээд ийм юм хийхгүй байх гэдэг чинь бол Монголын төр энэ одоо төрийн одоо судас харин гүйдэг одоо цус шингэн гүүхэ болоод одоо тасалдж байгаагийн хэлбэрэлд энийг бол одоо төрийн үйл ажиллагаа гацах гэж одоо том явуулдаг. Энэ гацсан байдалтай байж байна. За үүнээс гадна одоо үндсэн хуулийн хямралын шалтгааныг бас болсноогүй юу гэдгийг юунаас хардгүйхээр энэ үндсэн хуулийнхаа хэм хэмжээний баримтлахгүй байна. Жишээлбэл одоо ингээд засгийн газрыг огцруулах асуудал чинь одоо ингээд үндсэн хуулиар заачсан шүү дээ. 3 хоногийн дараа хэлэлцээд 10 хоногийн дотор дуусгана гэдэг. Гэсэн чи одоо ингээд зогсчихсон. За энэ бол одоо ингээд үндсэн хуулийн заажсан хэм хэмжээнээсээ давсан амбиц ашиг сонирхол эдгээр хүмүүст бий болсонтой холбоотойгоор энийг бол одоо үндсэн хуулийн хямрал гэдэг. За энэ үндсэн хуулийн хямралч нь бол одоо зөвхөн энэ ордон дотор байгаад байгаа биш ард түмний дунд талцал бий болгодог. Төрд итгэлийг алдагдуулдаг. Ийм юмыг үүсгээд явчихдаг. Тэгэхээр бол үндэсний юм нэгдэл алдагдах ч гэдэг юм уу. Төрд итгэхэд ард түмний итгэл алдагдаад ирэхээр бол яад гүөхөр нийгэм эмэрсэн бараагүй байдал руу орох ч гэдэг юм уу. Ийм сөргүүр дагавруудын их үндсийг бол нийгмийн хөрсөнд бий болгоод эхэлдэг байхгүй. За ийм зүйлүүд одоо үүссэн байх юм бол одоо энийг үндсэн хуулийн хямралаа гэж ингэж хэлдэг. Тэгэхээр бол одоогийн нөхцөл байдлыг сая миний дурдсан шинж тэмдгүүдээр харах юм бол 2-3 шинж тэмдэг нь илэрхий тодорхой болсон учраас энийг бол одоо үндсэн хуулийн хямрал Монгол улс бол орчихжээ гэж одоо дүгнэх бол бүрэн болцоотой гэж ингэж л харж байгаа.
Тэгэхээр одоо энэс нөгөө гарцсан юу байх юм бэ гэдэг тий. Одоо энэ за яг гарц байхаас гадна энэ үндсэн хуулийн хямралч нь одоо ингээд гүнзгийрээд юунд хүргэх юм бэ гэдэг чинь одоо бас их чухал асуудал байхгүй юу. Тэгэхээр энэ үндсэн хуулийн хямралч нь бол юунд хүргэгдгүй гэхээр хамгийн нэгдүгürt бол улс төрийн тогтворгүй байдал руу оруулчихдаг. Улс төрийн тогтворгүй байдал гэдэг чинь одоо юу вэ гэхээр одоо иргэний дайнлууч явж мэднэ, нэмэх замраагүй байдал ууж явж мэднэ, эсэргүүцэл цуглаан, өмэн, самуу юу байдгийг ийм юм руу явж болж шүү дээ. Жишээлбэл одоо ингээд 7 сарын 1 гэдэг нэг үйл явдлыг одоо монголчууд мартаагүй ба. Энэ чинь бол үндсэн хуулийн хямралаас үүссэн үр дагавар шүү дээ. Ийм юм чинь бид нар бол болно гэж өрөөсө бодоогүй зүүдлээгүй гэдэгтэл гэв гэнтхэн пархад ийм гарчдаг. Тэгэхээр ийм юмыг одоо манай энэ их барьж байгаа улс төрийн хүчин төр барьж байгаа хүмүүсийг бодох хэрэгтэй шүү дээ. Энэ том гал гэдэг чинь вэ шүү дээ. Жижиг очноос үүсдэг байхгүй юу? Одоо тэхгүй, одоо ингэхгүй гэж хэлэг арга байхгүй. Цаан чинь бол Монголын ард түмэн одоо та нарын сошиал ертөнцийг харж байгаа байх. Юу цохолдаад байна вэ гэхээр Непал туу гэдэг нэг үг гарцсан шүү дээ. Энэ чинь бол юу хэлж яах вэ гэхээр одоо хүч хэрэглэе. Хэнд хүч хэрэглэхөө гэвэл одоо төр засгийг барьж байгаа хүмүүсийг хүч хэрэглэе. Эдний одоо хулгай зэлгийн дэмжсэн байна. Ард түмний амьдралыг ядууруул дууслаа. Өөрснийхээ төлөө ажилдаг болчлоо. Тийм учраас Непалдыг гэдэг юм одоо ингээд бүр ил цагаан гардаг болсон байна шүү дээ. За энэ бол одоо Монголын нөхцөл л та. Тэгэхээр энийг бол одоо ийм юм болно гэж одоо муу ярилж байгаа гэж ойлгож болохгүй. Дэлхийд дахинд энэ ч бас ийм болж ирсэн шүү дээ. Жишээлбэл одоо 1800 би 60-аад он шиг санаж Америкийн нэгдсэн улсад одоо өмнөд мужууд нь холбооноос гарлаа гэж мэдгэл хийхээр засгийн газар тэр түүнийг нь одоо үндсэн хуулийн бус гэж ингэ зарласантай холбоотойгоор Америкийн иргэний дан үүсэж ирсэн. За одоо бүр хамгийн сүүлийн үеийн жишээг бол Польшийн жишээ байна. Киргизийн жишээ байна, Украиний жишээ байна. Эдгээр чинь үндсэн хуулийн хямрал нь бол өнгө төвсгөл рүү явуулчихсан шүү дээ. За манайх бол 7 сарын 1-ний асуудал байна. За мөн одоо бас нэг засаг төрөө томилж чадахгүй өмнө гарч ирснийг бас улс төрийн хямрал болсон гэж үндсэн хуулийн хямрал болсон гэж гадаадын эрдэмтэд бол манайхыг дүгнж бичсэн байсан. Манайхын чинь тэр юмда юу болоод өнгөрөв өнтер гэдэгтэй бол өөрснөө дүн шинжилгээ хийх талан жаахан дутуу. Ингэсэн. За тэгэхээр бол одоо ингээд ийм аюултай юм руу явахыг үгүйсэхгүй. Хоёрдугаарт бол энэ үндсэн хуулийн хямрал чинь хамгийн аюултай зүйл нь бол яадгүй хөр эдийн засгийн хямрал кризисийг авчирдаг байхгүй юу. За одоо ингээд инфляц өгсөн юмны үн нэмэгдэн ховордно. Одоо гадуур бензинээс ховордоод эхэлчлээ. Юмны үн одоо бас тэнгэр тадлаа. Сайн чи ард иргэд бол төмс лоогон сонгон будааг бол грамаар авчаана гэж өчигдөр телевизээр ярьж байна. За ингээд одоо эдийн засгийн хямрал үүссэнтэй холбоотойгоор яадгүй хөр гадаадын хөрөнгө оруулагч дөрвчдөг. Бид нар ч одоо ерөөс амны уншлага бол гадаадын хөрөнгө оруулагч яад татаж улс орноо хөгжүүлэхгүйгээл одоо өдрийн бодол шөнийн зүйл болцсон л одоо байгаа улс шүү дээ. Тэгсэн мөртлөө одоо өөрснөө ийм юм руу улс орныгоо чирч оруулчихад гадаадын хөрөнгө оруулагчийг одоо буцаагаад эргүүлж авчирна итгэлийг олно гэдэг бол ахиад 40 олон жил хэрэгтэй шүү. Та нар анзаарсан байх. Өчигдөр ирээд тэнто оюу толгой мэдрэл гаргасан байна лээ. Өөрөөр хэлбэл улсын хурлаас байгуулсан нөгөө ханин шалгах төр хорооны үйл ажиллагаанд аюулгүй идэвхтэй явж ирсэн ээ. Бид нар боллоо. Жоохын шалтгаан гэлээд. Тэгээд одоо өөрөөр хэлбэл тэр ханин шалгах төр хорооны үйл ажиллагаанд бид нар оролцох үйл ажиллагаа зогсоолоо гэж одоо ингээл гацаачих байгаа байхгүй. Энэ чинь юу харуулж ийнэ вэ гэхээр манай энд одоо үндсэн хуулийн хямрал үүсээд ингээд бужигнаад байгааг харж хаад та нар тэндээ асуудал олоогүй бидэнтэй юм ярихгүй гэж анхны дохио байхгүй юу. Одоо ингээл жишээлбэл ирэх жишээтэй. За улс төрийн хямралаас гадна одоо энэ үндэсний юм нэгдэл алдагддаг байхгүй. Нийгэм талцдаг. Чиний миний тал гэдэг одоо ингээд. За энэ нь бол одоо өмнө сам үнэг бий болгоч гэдэг юм уу? Эмх самраагүй байдлыг үүсгэж гэдэг юм уу? Тэрч битгий хэл одоо энэ үр дагавраар бол зарим улс орн энэ үндсэн хуулийн хямралаас болоод өөрийнхөө тусгаар тогтнол
нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа алжчихсэн тийм жишээ болоод бас дэлхийд байж байгаа. За энэ чи ийм том үр дагаварт бол аяндаа ингээл хүрэгчдэг байхгүй юу? За тэгэхээр энийг бол манай хүмүүс бол одоо өөрсдийнхээ сандаа ширээнийхээ одоо энэ дайныг зогсоогоод ард түмнээс мандаад авчихад одоо буцаад ард түмнээ хорлох юм руу өөрснөө одоо ингэ чирч улс орноо чирч яах гэдгээ маш сайн бодох ёстой юм аа. Би тэр хүнсэн том гал бол очноос үүсдэг гэж. Тэгэхээр одоо тийм болохгүй, юм болохгүй гэж ингэж болох ерөөсө болцоо байхгүй. За жишээлбэл одоо ингээд төсөв гэдэг чинь бол үнэн чанартай альва улс орны парламентын ажлыг 100% гэж хэлбэл тэр нэ 50% та тэнцэх хэмжээний ажил шүү дээ. Гэвч одоо төсвийг чинь бол хэлцэж батлах нь хугацаатай байж идэг. Гэтэл чинь одоо төсвөө хэлцэх болчихсон. За ямар ч байсан одоо ингээд одоо төсвөө хэлцэхгүй байж байгаад одоо улсын хурал тарахгүй тулд одоо урд өдрийн ч байдаг юм хэдхэн хоногийн өмнө нэг яруу сандруу байдалтайгаар энэ төсвөө бол хэлцээд батлах байх л да. Гэхдээ төсвийн хэлэлцүүлэг маш чанаргүй болно. Энэтэй холбоотойгоор. За энэ төсөв гэдэг бол нэг зүгээр нэг хэдэн тоо баталцдаг зүйл биш. Энэний шин таан бол одоо маш том бүлэглүүдийн сонирхол явж идэг ийм асуудал шүү дээ. Одоо манай Монгол улсын ерөнхий прокурор байсан хүн бол төсөв тоорсон мафия Монгол байна гэж улсын хурал дээр мэдгчээсэн шүү. Энэ нэг ард түмний татвар төлөгчдөөр баялагаас олсон жоохон хөрөнгийн чинь хаана их мэдлээд архалд ашиглах уу гэдэг дээр бол бүлэглэж авахгүй юм бол өмнө байсан шүү. Би энийг бас мэдэрч ийсэн. Одоо тэр байгаамаагүй юм уу? Тэгэх юм бол төсөв маань одоо ингээд улсын хурал сайн хэлж чадахгүй бол улсын төсөв биш бүлэглэлийн төсөв болж батлагдана. За энэс үүссэн үр дагавар гэдэг бол маш их. Энэ бол Монгол улсын тусгаар тогтнолтой холбоотой, бүрэн эрхт байдалтай холбоотой, ард түмний хажимдалтай холбоотой. Жишээлбэл одоо ингээд манай өвчл бол одоо ингээд энэ эдийн засгийн энэ дөрөө бүрээ байдал чинь 1-2 улсаас одоо эдийн засгийн хувьд бол хараад болчихсон. Энэ байдлыг улам гүнзгийрүүлжээвэл яах вэ? Өрийн саламлуу улс орноо улам түлхжээвэл яах вэ? Тэр чинь бол одоо ганц шаарамгалж үйлж идэг, уудалж гаргаж ирж идэг тэр зүйл чинь бол улсын хурал дээр төсвөө бол одоо ингээд сайн хэлцэх явдал шүү дээ. Одоо энэ жил бол сайн хэлцгээсээ бол өнгөрчлөө л дөө. За яг зүгээр парламент тарахгүй тулд төрийн механизм гацж бүр одоо дефолтонд орохгүй тулд тэгээ хүчээр нэг юм батлах байх. За ийм одоо ноцтой үр дагавруудад бол үндсэн хуулийн хямрал чинь үргэлжлээд. За тэгэхээр бас одоо энэ үндсэн хуулийн хямралаас гарах арга зам юу байдаг юм бэ гэдгийг одоо бас энэ судлаачид олон улсын туршлагт бол зөндөө юм бол хэлсэн байдаг. За хамгийн гол нь одоо энэ үндсэн хуулийн хямралаас гарах арга замыг нэгэнд одоо манай үндсэн хуулинд байгаа биш учраас үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах ч гэдэг юм уу, үндсэн хуулийн реформ хийх ч гэдэг юм уу, тийм асуудал Монголд байхгүй. За хамгийн гол нь одоо энэ улс төрчдийн хоорондын зодооныг улс төрийн зөвшөлтслийн аргаар бол одоо юуны юм шийдвэрлэх ёстой. За улс төрийн зөвшөлтсөл гэдэг бол хувилдаан биш. Одоогийн байдлыг харахаар бол одоо хоёр дарга хоорондоо хошигны цаана уулзаал гар барьчвал тэгээд одоо болчих юм шиг л одоо энэ банк хорооно дарган нарын ч мэдэгдэж байна, хурлын гишүүч мэдгэж байна. Энэ бол хувилдаан хийл гэж хэлээд байгаа тал бараг л ижилхэн бол над сонсогч байгаа байхгүй. Энэ тийм байж болох. Тэгэхээр улс төрийн зөвшөлтсөл хувилдаан хоёроо бол бид нэр ялгах ёстой. Улс төрийн зөвшөлтсөл гэдэг чинь үндсэн хуулийн дэг журам хэм хэмжээний хүрээнд бүх талуудыг оруулсан нээлттэй эл тод хөшгөний цаана биш ард түмний оролцоотойгоор хийсэн тэр яриа хэлсээрийг бид нар юу гэдэг вэхээр улс төрийн зөвшөлтсөл гэж ингэж ойлгодог. Энийг бол хувилдаан биш гэж өнгөж үздэг. За хувилдаан яадаг вэ гэхээр бол 1-2 хүн хөшгөний цаана эл тод биш өөрсдийнхөө одоо алдаа дутагдал хууль зөрчсөн зүйлүүдэд хэн одоо нуун дарагдуулаад ингээд төр эвлэрлийг бий болгоё. Энэ сандал ширээтэйгээ чийч үлдээ бийч үлдээ гэж ингэж наймаалцж эл тал даргаар хийхийг бол хувилдаан гэдэг.
Тэгэхээр одооны зөвшөлтслийн элементүүдийг нь одоо манайхны ярьж байгаагаар бол тийм юмыг хийгээч гэж одоо хэвлэл мэдээллээр бол баг зарлах нь холгүй байна л да. Тэгэхээр энийг бол бас сайн бодох ёстой юм. Тэгээд зөвшөлтслийг хийхдээ. За хоёрдугаарт бол одоо энэ хямралаас гарахад бол энэ юу хэрэгтэй вэ гэхээр олон нийтийн оролцоог маш сайн хангаж авах хэрэгтэй. Иргэний нийгэм байгууллагуудын оролцоо, иргэдийн оролцоо, иргэдийн хяналтыг дээд зэрэгээр тавьж энэ хямралаас гардаг. Дэлхийн туршлага нь тийм шүү. Ард түмэн хяналтаа тавихгүйгээр оролцоогүйгээр энэ нөхдүүд эндээ юм хийгээд байна гэх юм бол тэр чинь хувилдааны шин чанар руу явж байгаагийн илэр болчдөг. Бүр болохоо байх ч одоо олон улсын сайн туршлагыг харахад бол зарим зүйлээ бол одоо ард нийтийн санал асуулгаар референдум явуулж энийг хагалдаг. Эцсээс л ард түмэн шийдсэн байхад та нар буруу шийдлээ гэж хэлэх арга байхгүй шүү дээ. Ийм юм руу хүртэл бол хийдэг учраас энэ ард түмний оролцоог дээд зэрэгээр хангаж ийж энэ хямралаас бол гардаг. За 3 дугаарт нь бол яаж гардаг вэ гэхээр энэ үндсэн хуулийн шүүхийн үүрэг нь бол их өндөр байдаг л дээ. Энэ үед бол эцсийн үгийг хэлдэг. Эцсийн дэнс, эцсийн шүүгч нь бол үндсэн хуулийн шүүх нь байдаг. Манайхаар бол одоо Монгол улсын энэ одоо үндсэн хуулийн цэц штэ. Тэгэхээр цэц маань одоо бас ийм байж чадж гэнэ үгүй юу? Цэц яах ёстой вэ гэхээр бол одоо энэ үндсэн хууль зөрчсөн хууль, тогтоол шийдвэрүүдийг хүчингүй болгох. За үндсэн хууль зөрчсөн, тангархаасаа ятсан албан тушаалтнуудад одоо улс төрийн хариуцлага хүлээлгэх ийм зүйлүүдийг бол хийх ёстой л доо. Одоо бол саяхан би нэг мэдээ харж ирсэн чинь нэг хүн бичсэн байсан баха. Баахан юм бол одоо үндсэн хуулийн цэцэд яваад орчихсон. Танд бол бараг л хавдараа суугаад байгаа юм шиг л тийм мэдээ явж илээ л дээ. Тийм учраас үндсэн хуулийн хямрал нэгэнт улс орон орчихсон нөхцөлд тэрийг одоо локомотив буюу одоо толгойлж энэ улс орны хямралаас гаргах эцсийн хариуцлага бол үндсэн хуулийн цэцэд байгаа шүү. Тийм учраас үндсэн хуулийн цэцийн одоо хараад ус байдлыг хангах мууч сайн ч байсан өөрсдөө дангаараа шийдвэр гаргах, тэр нөхцөлийг хангах, тэрэнд нь олон нийт хяналт тавих, нөхцөл болцоо бүрдүүлэх энэ төргээд олон чухал асуудал байгаа. За тэгээд энэ улс төрийн зөвшөлтслийг хэрэгжүүлэхэд бол Монгол улсын ерөнхийлөгчийн үүрэг бол маш өндөр шүү. Манай Монгол улсын ерөнхийлөгч нь бол одоо үндсэн хуулиар үндэсний эв нэгдлийг илэрхийлэн хамгаалагч гэсэн одоо ингэж ийм тодтолтой, ийм одоо чиг үүрэгтэй гэж ингэж үздэг. За нөгөө талаас бол манай Монгол улсын ерөнхийлөгч нь бол энэ төрийн 3 эрх мэдлийн аль нэгэнд нь хамаардаггүй. Аль нэгэнд нь хамаарчсан байх юм бол тэрнийхээ талыг баримтлаад унна гэж үзэн шүү дээ. Аудит байдлаар ажиллаж идэг. За 3 дугаарт бол манай Монгол улсын ерөнхийлөгч нь бол нийт ард түмнээс мандатта, цорын ганц албан тушаалтан, улс төрийн намаасаа төдөлгөлтсөн бас одоо тон хүний нэг байх жишээтэй. Тийм учраас бол энэ улс төрийн зөвшөлтсөл Монгол улсын ерөнхийлөгч бол их түүхэн өргөөцдөг ёстой. Монгол улсын ерөнхийлөгчийн тухай хуульд бол одоо энийг чинь зохицуулж өгсөн шүү дээ. Одоо Монгол улсын ерөнхийлөгч бол төрийн эрх мэдлийн энэ дээд байгууллагуудын хооронд одоо нийслэл зохицолтой ажиллахад нь бол бараг одоо зууршлагчийн үүрэг гүйцэтгэх нэ, харилцан зохистой ажиллахад нь одоо чиг үүргээ биелүүлнэ гэсэн ийм зохицуулт бол үндсэн ерөнхийлөгчийн тухай хуульд байж байгаа. Тийм учраас одоо ийм үндсэн хуулийн хямралд энэ орж ирсэн нөхцөлд бол энэ улс төрийн зөвшөлтлийг хийхэд бол ийм одоо давуу байдалтай төрийн тэргүүн буюу улсын тэргүүний үүрэг оройд оролцоо бол их чухал байгаа. Тийм учраас энийг бол бас хаана бодох ёстой гэж ингэж бодож байна. За тэгээд иймэрхүү зүйлүүд хийж ижил одоо бид нарын үндсэн хуулийн хямралаас гарна. Үндсэн хуулийн хямралаас гарах асуудал бол энэ зөрчил мөргөлдөө хэр зэрэг гүнзгийснээс хамаарч хэр зүр удаан үргэлжилэх ямар хор хохирол үүсэх юм гэдэг нь бол улс орнуудад харилцаа адилгүй байдаг л дээ.